За энэ удаагийн дугаараар та бүхэндээ хөгшиж буй гэлтгийг шинж тэмдгүүдийн талаар судалгааны мэдээллийг хуваалцаж байна. Хөгшрөлтийг зөвхөн 50-60 наснаас эхэлдэг гэж боддгоо. Арьс болон мэдрэл судлалын ангах ухаанд таны бие дотроосоо хөгшиж эхэлснийг илтгэх анхны 70 дохионууд өнгөж 25 наснд ч илэрч эхэлдэг болохыг тогтоожээ. Хүн бүхэн л цаг хугацааны эрэхээр хөгшөрч овор сууж эхэлдэг. Гэхдээ хэн ч хөгшрөхийг хүсдэггүй. Хөгшрөх урд удамшиж бус гадаад хүчин зүйлээс нөлөөлж байгааг эрдэмтэд тогтоосон байна. Хөгшрөх явцад генетик 20%-аар нөлөөлнө. Биологийн нас хүний гадаад хүрхэн шууд илэрдэг. Нас часуу хэдий ч нэгэн залуу нөгөө нь эсрэгээрээ наснаасаа хөгшин харагддаг. Хүмүүс хөгшрөлтийг зөвхөн нүүрний үрчлээгээр төсөөлдөгч шинжлэх ухаанд дараах 5 шинж тэмдгийг онцолжээ. Тэгвэл бие махбод хөгшөрч буй гэлтгийг шинж тэмдгүүдэд нэгдүгüүрт нь арсны нөхөн төлжилт удаашрав. Арсан дээр гарсан жижиг батхны сорив, улаалт эсвэл зураас маш удаан хугацаанд арилахгүй байх. Мөн арьс урдынхаас илүү амархан хуурайшиж холцруудах. Өглөөс ирэхэд эрнийхээ зураас нүүрэн дээр үлдэж тэрхүү мөр арилах хугацаа нь уртсах нь коллаген болон эласын уургийн асар том доройтлыг илтгэдэг. Залуу арьс уян хатан чанараараа тэр дорой буцаж хэвэндээ ордог бол хөгшиж буй арьсны фибробласт эсүүд эрчим хүчээ алдснаас болж нөхөн сэргийх чадвар нь буурч гаднаа гүн үрчлээс болон хадгалагдах суур болдог байна. Нас ахих тусам арьсны эсийн шинжлэгдэх эргэц 28 хоногоос 40-оос 50 хоног болж буурдаг. Арьсны гадаргуудах байгалийн туслаг ялгарл буурснаар арьс чийгээ барьж чадхаа байж гадны нөлөөнд эмзэг болдог байна. Бидний бие махбод хөгшрөлт явагдсанаар гадаад байдал ч мөн өөрчлөгддөг. Жил ирэх тусмал нүүрэнд үрчлээ тодорч арьс уян хатан чанараа алдаж эхэлдэг. Таны арьс хуурайшин гундаад байвал хөгшрөлийн эхний шинж тэмдэг гэж ойлгоорой. Үүнийг сэргийлэхийн тулд тогтмол нарны цэцэд хүрэхэж уурга болон шимт хижээлийг хоолноос авч байх хэрэгтэй. Арьс хөгшрөх явц 25 наснаас эхэлдэг хэдий ч гадны таагүй хүчин зүйлээс шалтгаалж үүнээс ч эрт эхэлж болно. Насны өөрчлөлт нь эрс хурдтай явж байгаа хүмүүсийн арьс эрт хөгшөрч эхэлдэг. Хэрвээ таны арьс архаг хуурай, мэдгэцгүүс хагарсан, пигментийн толготой, үрчлээтэй болж байвал магадгүй дотоод шүүрлийн булчиргаатай холбон үзнэ. Гормоны асуудлаас гадна арьсны эрүүл бус байдал нь эрүүл бус амьдралын хэм маягтай холбоотой. Урьсан сэргийлэхийн тулд эрүүл тэнцвэрт хоол идэхийг хичээгээрэй. Үүнд хүнсний ногоо, ногоо навчид ногоо, жимсгэн ханаагүй тусаар баялаг хүнс хэрэглэх. 20-дугаарт нь нүүрний хэлбэрээ өөрчлөх тугай бараан сүдэр үүсдэг. Нүдний доод хэсэг хонхоож харанхуйлах, шанаа унж, хуруулын хоёр зах доошоо чиглэх. Арьс судлалын ухаанд үүнийг нүүрний өөх давхаргын хатангаршил гэдэг. Залуу наснд нүүрийг булбараа өргөгцөн харагдуулдаг өөхөн утнууд нас ахих тусам доошоо унжиж хэмжээ нь багасдаг байна. Үүнээс болж нүүрэнд бараан сүдрүүд үүсэж эрт өтөлтийг эхэлдэг. Үрчлээ үүсэх, арьс унчих нь хөгшрөлтийн явцад илэрдэг хамгийн түгээмэл шинж тэмдэг юм. Гений байдал нөлөөлөх боловч амьдралын хэм маяг хамгийн гол үүрэгтэй байдаг гэж мэргэжилтэн тайлбарлажээ. Нас ахихын хэрээр нүүрний булчин суларч арьс унжих үндэс болдог. Үр дүнд нь нүүрний доод хэсгийн бүтцээ өөр харагддаг байна. Яс жижигэрхэн хөгшрөлийн энгийн нэг үр дагавар бөгөөд нүүрний ясны масс багаснаар хацар унжих, уруул жижигрэх зэрэг өөрчлөлтүүд гардаг. Мөн хит их жин хаях нь бас наснаасаа хөгшин харагдахад нөлөөлдөг байна. Өдөр бүр хэдхэн минутыг нүүрний дасгал хийхэд зориулснаар та үргэлж залуугаараа сайхан харагдах болно. Мөн эрүүл хооллох нь чухал юм шүү. Түүнчлэн зохины нэмгэн арьс гадны болон дотоод таагүй хүчин зүйл өртөмтгий байдаг.
Жишээ нь ядрах, дутуу нойртой явах, стресс, хит яан туяаны дутагдлаас үүсдэг. Доод зоох унжиж уутчиг болох тэр цагаасаа эхлэн илүү хөгшин харагддаг. Нүд орчмын булчинд байнга ачаалал өгч байгаа учраас арсны тонус алдагддаг. Тунсан арсанд өөх тос хуримтлагдаж унжих ажээ. Урьсан сэргийлэхийн тулд бүтэн нойр авч байх хэрэгтэй. Авсны агуулмж өндөртөө хоолноос татгалзах, хангалттай ус уух. Нүд орчмын арсыг өдөр болгон арчилж байхыг хичээх. Түүнчлэн үеийнхнээсээ илүү их хүслэтдэг. Зарим хүмүүс тамхи, нарны нөлөөлөл, буруу хооллолт, согтруулах ундааны хэрэглэнээс болж илүү өрсөлдөх тохиолдол гардаг байна. Энэхүү хөгшрөлтийн явцыг амьдралын хэм маягаа өөрчилж, жимс, ногоо ихээр хэрэглэснээр удаашруулж болдог гэж мэргэжилтэн зөвлөсөн байна. 3 дугаарт нь хүзүү, чээж, гарын арьс хуурайшиж нүсэд толб суудаг. Нүүр залуу харагдаж байгаа ч хүзүү болон гарын арьс суларч жижиг үрслээ суух, нарнаас үүдэлтэй бор толгонууд гарч эхэлдэг. Хүзүү болон гарын арьс нь тосны булчирхай маш бага байдаг тул хуурайшилтанд хамгийн амархан өртдөг байна. Түүнчлэн бид нүүрэндээ SPF-д хүртэгч хүзүү гараа орхидог учраас нарны UVA туяаны тусгал энд хамгийн хурдан явагддаг. Нүсээ толбон нь удамшил, насны онцлог болон нарны нөлөө зэргээс болж нүүр, мөр, хүзүү, чээж хэсгээр гардаг. Түүнчлэн стресс, жирэмслэлт, витамины дутагдал, элгэний үйл ажиллагаатай холбоотойгоор арьсан дээр үүсэх нь бий. 4-дүгüүрт нь биеийн тэнцвэр алдагдах ба хөлний хүч сулрах. Нэг хөл дээрээ зогсож тэнцвэрээ барихад хэцүү болох, шатаар өксөхөд өвдөг, шилэг, амархан ядрах зэрэг биеийн идэвхтэй хөдөлгөөн хийх болгонд хэцүү байвал зөвхөн биеийн ачаалал авах чадвар, биологийн нас болон бодит насны ялгаа их байхаа гэлтгэн. Булчин суларснаар цусны эргэлт удаашарч биеийн ерөнхий эрч хүч буурдаг. Хүн 40 наснаас эхлэн булчингийнхаа 8 орчим хувийг алдаж эхэлдэг байна. Булчингийн эрүүл мэнд нь хөшрөлттэй шууд хамааралтай тул энэ төрлийн чадвараа алдах нь таны бие бодсноос илүү хурдан хөшрөөд байгаагийн илрэл ажээ. Урьсан сэргийлэхийн тулд дасгал хөдөлгөөнд тогтмол хийх, хүчээр хийхгүй тийм төрөл байвал сайн. Үүнд йог, бүжиглэх, дугуй унах гэх мэт өдөр тутмын амьдралаа идэвхтэй өнгөрүүлээрэй. Цахилгаан шатны оронд шатаар алхах, унаан суухын оронд явган алхаарай. 5 дугаарт нь нойрны хэмнэл алдагдах. Нойрны хэмнэл алдагдах нь настай холбоогүй харин хөгшрөлтөнд нөлөөлөх хүчин зүйлүүдийн нөлөөнөөс гарах үр дагавар юм. Орой эрт нойр хүрэх боловч өглөө хит эрт сэрэх, шөнө ойрхон сэрэх, унтсан ч ядаргаа тайлагдахгүй байх. Нас ахих тусам тархины гүнд ялгардаг нойрны болон залуужуулагч гормон болох мелатонины хэмжээ тасралтгүй буурдаг. Үүнээс болж гүн нойрны үн шат богиносдог байна. 60-аас дээш насны хүмүүс нойрон сэргийг болох нойрсох хугацаа багасах, эрт босох зэргийг хэвийн гэж үзнэ. Насны өөрчлөлтөд уялдан кортизолын хэмжээ ихсдэг бөгөөд тайван нойрсоход нөлөөлж эхэлдэг байна. Хэрвээ нойрны асуудал эрт эхэлж байгаа бол бие махбод хөгшиж байгааг илтгэнэ. Нойр гүдэл эсвэл зүгээр л хангалттай сайн унтаж амарч чадахгүй байх нь стрессийн гормон ихсэнтэй холбоотой байх магадлал бий. Энэ гормон бидний наслалтаа шууд хамааралтай дээр хүний стрессийн хэмжээнээс болж бүрч их нэмэгдэж байдаг хэмээн мэргэжилтэн тайлбарлав. Урьсан сэргийлэхийн тулд унтахаасаа өмнө зурагт утсаа оролдохын оронд ном уншиж тайвшрах хэрэгтэй. Түүнчлэн хөгшиж буй гэлтгэх шинж тэмдэгт ус унж шингэрэх. Өдөрт 50-100 орчим ус унаж байгааг эрүүл насанд хүрсэн хүний хувьд хэвийн гэж үздэг. Хэрвээ ус самнах болгонд ус тугаараа унаад байвал бие махбодын үйл ажиллагаа доголдож байгааг илтгэх ажээ. Энэ үед эмчээс зөвлөгөө аваарай. Эрт халцрах нь ихэнх тохиолдолд гормоны тэнцвэрт байдал алдагдсантай холбоотой байдаг.
Бие махбод хурцтайгаар хөгшөрөхөд зөвхөн толгоон үс төдийгүй биеийн бусад хэсгийн үс чи ихээр унаж эхэлдэг. Үүний тулд үсээ хамгаалж, ялангуяа наранд явж байхдаа үсээ хамгаалах хэрэгтэй. Эстроген дааврын хэмжээгээр тэнцвэржүүлэх шаардлагатай. Урьсан сэргийлэхийн тулд өөр тохирох арчилгааны бодис сонгох. Эрүүл хооллох хүнс хэрэглэх, омега 3-аар баядаг хоол хүнс хэрэглээрэй. За мөн сарын тэмдгийн давтамж өөрчлөгддөг. Сарын тэмдэг үзэгдэх хугацаа тогтворгүй болж байгаа нь эрт цэвэршиж байгаагийн шинж байж болно. Эмэгтэйчүүд 46-аас 54 насны хооронд цэвэршиж эхлэхийг хэвийн эрүүл гэж үздэг. Хэрвээ цэвэрших үзэгдэл 40 наснаас өмнө илэрч байгаа бол дотор эртний хөгшрөлт явагдаж байгаатай холбоотой байж болно. Урьсан сэргийлэхийн тулд эрт цэвэрших анхны шинж тэмдэг илэрсэн л бол эмчийн зөвлөгөө аваарай. Хөгшрөл нэмэгдэж эхэлсэн ч гэсэн үргэлж урьсан сэргийлж байх нь илүү үр дүнтэй юм. Анхаарал сонсон та бүхэндээ баярлалаа.